За иргэдээс гаруй үсэг цуглуулах ажил дууслаа. 12,030 иргэн онлайнаар гаруй үсгээ зурсан байна. Та бүхэндээ маш их баярлалаа. Арилжааны 18 дэлгүүз айл болгоноос сар бүр хураамж авж байгаа байдлыг өөрчилъё. Хуулиар тогтоосон энэ хулгайг зогсооё гэж иргэдийн гаруй үсгийг санаачилсан. Яг гаруй үсгээ зуръя гэсэн хүсэлтэд дэмжиж байсан хүн бол 100,000-аар тогтоогүй бахаа гэж бодож байна. Энэ гаруй үсэг зурах процесс нь өөрөө хэцүү юм байна. Хамгийн гол үр дүн бол 18 дэлгүүз хураамж авдсан байна. Энийг юусоо мэдээгүй явж иржээ гэж иргэд ихээр ярьж байна. Ерөөсөө энийг мэдээгүй байсан. Нууцаар баталсан хууль. Тэгээ айл болгоноос яг халаасны хулгайч шиг авдаг байсан. За энэ 1 сарын хугацаанд бол иргэд маш их дэмжлээ. Судлаачид, багш нар их дэмжиж бас ярилцлагуудыг өглөө ирж уулзлаа. Зарим иргэд бас үндсэн хуулийн цэцэд хандсан. Миний хувьд 1 жилийн өмнө үндсэн хуулийн цэцэд хандсан. Цэцүүл нийтийн эрх ашигыг хүнсийн асуудлыг хүлээж аваагүй юм аа. За ингээд их хуралд хандаж үзлээ. Хэвлэл мэдээллийнхэн маш их дэмжлээ. За телевизүүдийг бол ингээд телевизийн эзэд зарим редакцуудыг, сайтуудыг бас ингээд битгий энийг сурвалжил чимээгүй бай гэж ийм даалгавар өгсөн нь бол ойлгомжтой. Энийг би бас сонссон. Монголын телевизтэй холбоо мэдээлэл гаргаж үзлээ. Шүүхэд хандна гэж сүрдүүлж бас үзлээ. Тэгтээ шүүхэд хандаж чадахгүй гэдгийг би мэднэ. За ингээд энэ хуулийг бол одоо өөрчлөхийн төлөө бид явах ёстой. Энэ өөрөө ямар нэгэн нам улс төрийн дэмжлэггүй, томоохон бизнес мөнгөөр одоо PR, маркетинг хийгээгүй. Зүгээр л иргэдийн санаачлагаар явсан ажил. Хамгийн том хаалтын гэрээ болцоход байгааг мэдсээр үжиж чимээгүй байхыг хүсээгүй. Оролцоотой байсан бүхэнд баярлалаа.